Сайн байцгаана уу? Оюуны хөгжил хичээлээ эхлэе. За өмнө нь бид нар тодорхойлох, ижил ба ялгааг олох, дараалал олох, хамаарлыг олох гэсэн энэ хичээлүүдийг үзсэн байж байгаа. За өнөөдөр хамаарлыг олох гэсэн хичээлийн гэрийн даалгавар дээр давхар ажиллаад ангилах болон аналог гэсэн дасгал даалгавруудыг ажиллах болно. За дасгал 3. Энэ бол гэрийн даалгаврын дасгал байна. За дасгал 3 дээр доорх бүлэг зургууд ямар хамааралтай байна вэ? 1-ээс 10 дугаартай зургуудаас энэ бүлэгт хамаарахыг будаад хамаарахгүйг нь хэрэгслээрэй гэж байна. Хэрэгслэн гэдэг маань чагталт зурхыг хэлж байгаа. За зургнуудаа ажиглаж харъя. Бамбрууш, тоглоом галт тэрэг. За энэ алиалагч, морины толгой өнж явдаг хүүхдүүд маань. За бөмбөг. Тэрээр маань ерөнхийдөө юу байна вэ? За тоглоомнууд байна. За дараагийн зургуудаас бид нар тэгвэл тоглоомнуудыг дугуйлах нь байна. За 1 номер тоглоом мөн, 2 номер тоглоом мөн байна. За 3 номер тоглоом биш, хэрэгсэлж зурлаа. За 4 номер бас тоглоом биш, амтан бэжийн хэрэгсэл зурсан. За энэ дугуйлт зурснуудыг юмны хүүхдүүд өнгө ялгаж бодох юм байнамаа. За 5 бас тоглоом биш байна. За 6 номер болохоор өрж тоглодог тоглоом мөн учраас дугуйлчээ. За 7 номер бас тоглоом мөн байна. За эмгэн хүмүүс амтан байгаа учраас хэрэгслээ. Зарим тоглоом биш. Хэрэгсэлсэн 10 номер тоглоом мөн. За энэ дугуйснуудыг өнгө ялгаж бодсон байх ёстой. За Б дугаарх доорх бүлэг зургууд ямар хамааралтай байна вэ? 1-ээс 10 дугаартай зургуудаас энэ бүлэгт хамаарах тохирохыг нь бодоод хамаарахгүйг нь дугуйлаарай гэж байна. За энэ мод 0-ын цаас. За энд агуулгах бөмбөгөр хэлбэртэй. За энэ тосон харандаа лаазтай шүл гэж байна. Эдгээрийн гадаад хэлбэрүүд нь бүгдээрээ цилиндр хэлбэртэй байгаа учраас доорх зургуудаас цилиндр хэлбэртэйнүүдийг нь бид нар бодох нь байна. Хамаарахгүйг нь дугуйлна гэсэн үг. За 1 номер аяхтай ус. За энийг бодох нь байна. Энэ бас өлгцөн байгаа цаас байна. Энийг бас бодох нь байна. За бөмбөрийг бодох нь байна. За энэ ийм хайрцаг сагстай зүйл байж байна. Энэ бол хамаарахгүй учраас дугуйллаа. За энэ чусан пицца хамаарахгүй учраас дугуйлсан. За энэ дунгийн гадна талын ясыг бас дугуйллаа. Энэ 7 номер бас дугуйлчлаа. За 8 номер, 9 номер, 10 номер маань гадаад дүрсээрээ эдгээр маань адилхан байгаа учраас будаж өнгөөр ялгасан байх ёстой. За шинэ хичээл буюу ангилах гэсэн энэ хичээл рүүгээ шилжлээ. За энэ дугуй дүрс болон дөрвөлжин дүрсэд байгаа амьтдуудыг ангилах юм байна. За өгсөн зурган мэдээллийг сайтар ажиглаад харгалзах хүчнэгтүүдийг бүглөөрэй гэсэн байна. За энд нохой дугуй дотор хичнээн байгааг нь тоолоод арын хүчнэгт тоонуудаас дугуйлаарай гэсэн байж байна. Энд дугуй дотор 2 нохой байж байгаа учраас энэ дээр 2-ыг дугуйлсан байна. За дугуй дүрсийн гадна хичнээн нохой байна вэ? Зөв хариуг арын тооноос олж дугуйлаарай гэж байна. За энд дугуй дүрсийн гадна талд 1 л нохой байгаа учраас энэ тооноос 1-ийг дугуйлна. За морь, туулай, нохой дугуй дүрс дотор хэд байна вэ гэхээр энд 4 амтан байгаа учраас энэ дээр 4 гэсэн тог дугуйлчих нь байна. За дөрвөлжин дүрс дотор тэгэхээр энэ дөрвөлжин дүрс дотроо дугуй нь багтж байгаа учраас туулай хэд байгааг тоолоод дугуйлчих нь байна. Туулай нийтдээ 2 байж байна. За дөрвөлжин дүрс дотор нохой хэд вэ нэ? За энэ дугуй дүрс доторхыг оруулаад дөрвөлжин дотор байгааг бас тоолоод нийтдээ 3 нохой байна. За энэ мэдлэгийг дараагийн хуудас дээр бас ашиглая.
За үүнээс ингээ ажиглаад харахад дөрвөлжин болон дугуй дүрс доторх хамтдын тоо энд давхцаж харагдаж байна. За зараа дугуй дүрс дотор хэд байна вэ? За тэгвэл дугуй дүрсийг энэ дөрвөлжин дүрс доторхтой ингээд давхцуулсныг хамтдаж тоолно. Нийтдээ 5 зараа байна. За дөрвөлжин дүрс дотор хэдэн зараа байна вэ гэхээр энэ дөрвөлжин дүрсээ ингээд зааглаад ингээ харуулж яах гэсэн. За нийтдээ 4 зараа байна. За энд хоёулын энэ дугуй болон дөрвөлжин дүрсээ чагталсан байгаа учраас гадна талд нь байгаа 1 зараагаа тоолоод дугуйлчнаа. Нийтдээ хэдэн зараа байна вэ гэж асууж байна. Нийтдээ энд 5, 6, 7, 8 зараа. Хамгийн сүүлийн 8 гэсэн энэ тоогоо дугуйлна. За дараагийн V хувилбарыг ажиглаж харж байна. Нийтдээ одоо зүгий болон усан онгоцнууд байж байна. За тэгвэл дугуй дүрс дотор хэдэн зүгий байна вэ? Энэ дугуй дүрс дотор бас хэдэн усан онгоц байна вэ гэж асуусан юм асуулт байж байна. За нийтдээ 3 зүгий 2 усан онгоц байж байна. Дөрвөлжин дүрс дотор хэдэн усан онгоц болон зүгий байна вэ? За үүнийгээ бас ингээ ялгаж харсныг нь дурсныг нь хараарай. 4 зүгий 2 усан онгоц байна. За хамгийн сүүлд хэдэн усан онгоц хэдэн зүгий байна вэ? Нийт байгаа зүйлсийн тоог тоолоод за 9 байна. 9-гээ дугуйлчихна. Дугуй дүрс дотор болон дөрвөлжин дүрс байгаа нийт бүгднийг тоолчихно гэсэн үг байна. За амжиж дугуйлаарай хүүхдүүдээ. За дараагийн даалгавар. Эхний харгалзаа нь ямар хамааралтай байгааг харах нь байна. Тэгээ харгалзааг үнэн байлгах дүрсийг нь гүйцэж бодох нь байна. За эхний харгалзаагаа харъя. Эхний харгалзаан дээр багш нь тусалцаа үзүүлье. За энэ маань цагийн зүүнний дагуу байна уу? Цагийн зүүнний эсрэг 90 градусаар харагдаж байна уу гэдгийг нь ялгаж харна. За энд бол цагийн зүүнний эсрэг харагдаж байна. Тэгэхээр энэ дараагийн зурган дээр цагийн зүүнний эсрэг харгалзаа байх нь байна. За ингэж дүрсэлж бодох нь байна. За дараагийн арын зурган дээр харж байна. За энд бол цагийн зүүнний дагуу харагдаж байна. За энд одоо шараар багш нь тэмдэглээд харуулсан байж байна. Цагийн зүүнний дагуу. За будагдаа та нар цэнхрээр бодчихнэ. За энэ дараагийн 3 дугаар зурган дээр харж байна. 3 дугаар зурган дээр цагийн зүүнний эсрэг энэ дүрс маань дүрслэгдсэн байгаа бол харгалзах үнэн дүрсийг нь тодорхойлохдоо бас цагийн зүүнний эсрэг 90 градусаар харуулж зурх нэ. За 4 дугаар зургийг харалтай ажиглая. 4 дугаар зурган дээр байгаа энэ баруун доод болонд байгаа дөрвөлжин дүрс цэнхэр өнгөөр бодогдсон. Энэ нь дараагийн харгалзаан дээр ирэхдээ зүүн дээд болон дээр ч гэсэн байна. За тэгвэл энэ диагоналынхаа хувьд эсрэг талд нь харагдаж байна гэсэн үг. Диагонал гэдэг маань нэг өнцгөөс нөгөө өнцгийн хооронд энэ зурагдсан зураасыг хэлдэг байж байгаа. Диагоналынхаа хувьд эсрэг харагдаж байна. Тэгвэл энд харагдах энэ 3 нэг дор зургацсан энэ дөрвөлжин дүрс маань нөгөө харгалзаан дээр очихдоо яаж харагдах вэ гэдгийг нь харъя. За эсрэг талдаа яг адилхан зургатаж харагдах нь байна. За дээрх дасгалын адил энэ доор ногооноор зургатсан дасгалыг гэртээ үргэлжлүүлж хийгээрэй. За энд 103 дугаар хуудсан дээр байгаа сурагчийнхаа 103 дугаар хуудсан дээр байгаа цохыг хэрхэн хийх вэ? Цаасан нугалмал байж байгаа. Үүнийг дагаж хийгээрэй хүүхдүүдээ.
Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийнхөө хичээлээр бид нар 2 дугаар ангийн бүтээл сэтгэлгээний даалгавруудыг хамтдаа урлан бүтээх болно. За дэлгээс үтэг эхлээд яг хүрээгээр нь хаачилж авна тийм ээ. Хаачилж авсныхаа дараа нуглах байгаа. За бүгдээрээ ямар амьтан ирэх өнөөдрийнхөө хичээлээр цог хорхоо ирнэ. За та бүгдийн номон дээр байгаа тийм ээ. Хүүхдүүд та бүгдийн номон дээр байгаа. За бүгдээрээ зааврын дагуу хийнэ. За эхлээд энэ ам дөрвөлчин цаасаа яг голоор нь нуглаж өгнө хүүхдүүдээ. За голоор нь нуглаж өгнө. За ерөөхдөө яг хоёр толготой хэсгүүдээ ингээд нийлүүлж өгнө гэсэн үг тийм ээ хүүхдүүдээ. За ингээд дүрс маань яг ийм болох нь тийм ээ. За одоо цаашаа дүрсээ за ингээд дотогш нь нуглаж өгнө гэсэн үг. Цог орхооныхоо хоёр яг далавчийг гаргаж өгч гэнэ гэсэн үг тийм ээ хүүхдүүдээ. За ингээд гурвалжин дүрсээ яг дотогш нь нуглаж өгсөн. Саараараа хүүхдүүдээ. За одоо цог орхооныхоо за толгой хэсгийг хийх хэрэгтэй байгаа хүүхдүүдээ. За энэ гурвалжин дүрсээ мөн адил яг дотогш нь нуглаж өгөх хэрэгтэй байгаа. Баг зэрэг. За ингээд дотогш нь баг зэрэг нуглаж өгөх нь тийм ээ. Одоо дахиад яг энэ хэмжээсийн дагуу нуглаж өгөх хэрэгтэй байгаа. Дотогш нь. За яг адилхан хэмжээтэй нугалчаар дүрс маань ингэж харагдах хэрэгтэй байгаа. За одоо яг энэ зураасын дагуу яг уу. За нуглал нь арагш нь хойш нь нуглаж өгнө гэсэн үг. За ингээд хойш нь нугалчаар яг ингээд цог хорхоо маань бэлэн боллоо хүүхдүүдээ. За хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй баярлалаа. Сэтгэж чадварын хичээлийн гэрийн даалгавар. Сургачийнхээ буудас 71-ийн дасгал 2-ын бээг ажиллах болно. Зургийг энэ доор харуулчлаа. За хуудас 96-аас 105 дугаар хуудасны цаасан нугалбарыг хийж дасгалыг нь ажиллаарай. За хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй баярлалаа. Амжилт хүсье баяртай.